Шинэ Монгол сургууль сурч байхад Шинэ Монгол дугуулна гэдэг дугуулан байдаг байсан. Хүүхдийн асрамжийн газар одоо хүүхдүүдэд хичээл номын бэлтгүүлэх, одоо найз чинь нөхөрлөх тийм дугуулан байсан. Үеийн болон дүүшгээд хүүхдүүдтэй ингээд хамт байж байхдаа ингээд ийм болохгүй тул би ер нь одоо юу хийж чадах юм бэ? Яагаад заавал ингэх хэрэгтэй байд юм? Ер нь амар олон тийм төрлийн эмзэглэл, эргцүүлэл зүйлүүдийг тухайн үед бол аваад ер нь энэ хүүхдийн төлөө ямар нэгэн зүйл одоо хийх хэрэгтэй юм байна. Хүүхдийн асрамжийн газар би өөрөө ажиллах юмсан. Өөрөө тийм төвтэй болох юмсан гэж их бодож байлаа. Дулаахан үйлжээ ингээд аян анх одоо манай ган жавхлан одоо манай Лантуун Дохио ТББ байгууллагын тэрэг юм санаачлаад явуулж исэн байна. Тэгээд тухайн үед би Японд байсан оролцож чадахгүй ч гэсэн би юу хийж чадах вэ гэд бодоод тэгээд тэнд байсан манай настай 80 гарсан эмээнэр тэр эмээнэраас хувцгүйгаад хувц хувцхонор цуглуулад тэгээд нэг 2 3 хайрцаг том хайрцаг болгоод Японоос каргод ижсэн. Энэ хувцыг Монгол руу явуулна. Өмнө 3 удаа явуулсан байгаа. Одоо 4 дахь бас явуулна да. Тэгээд ерөнхийдөө энэ одоо ган жавхлантай холбогдох зүйл маань ерөнхийдөө тухайн үеэс бол эхэлж исэн л да. 2016 оны 11 сараас ерөнхийдөө энэ эчдийн орн гэдэг зүйл яригдчих эхлээд 17 оныхон 4 сараас барилгын ажил ихсэн байдаг. Тэгээд анх бол бидний зорилго бол хүчирхийл өртөж байгаа энэ хүүхдүүдийг хамгаалъя. Монгол улсын хэмжээнд яг хүүхдийн хамгаалах байр гэж байхгүйсэн. Тэгээд хүүхдийн яг хамгаалах байр, яг хүүхдэд чиглэсэн төв гэдэг зүйл яг энэ нийгэм дээр үнэхээр хэрэгцээтэй байна. Энийг хандвар ингээд одоо залуучууд ингээд сайн дураараа хийгээд харуулъя гэж. Тэгээд энэ бол ерөөсөө тэр чигээр ичид тэр чигээрээ гайхамшиг. Ерөөсөө л тийм зүйл байлаа. Одоо эргээд бодож байгаа. 17 онд бид нар чинь энэ 4 сард барилгын төсвийг гаргаагүй байж хата зүгээр скиз зураг харчаад за энэ ч нэг 300-400 сая юм болох юм байна да. Яана ямар амар том тоо вэ гэдэг тухайн үед бид нар тэгж бодчихсон. Яаж 300-400 сая төгрөгийг хандвар бид нар босгох юм бэ? Энэ бол бүтшгүй зүйл. Гэхдээ хэдүүлээ зориод үзьгээд тэгж ярьсны дараахан манай энэ барилгын скизийн дагуу төсөвчин гэдэг хүн төсөв гаргаж өглөө. Харсан чинь 1.1 тэрбумаар танай бүтээн байгаад дуусах юм байна гэсэн. Гайхаж байгаа. Пүү юу яа 300 сая бүтшгүйгээд бодчихсон чи юу 1.1 тэрбум бэ гэдэг. За тэг ямар ч байсан манай дансанд ерөөсөө газраа бид нар 34 сая төгрөгөөр худалдаж аваад үлдсэн мөнгө нь 20 сая төгрөг. 20 сая төгрөгийнхаа 10 саяхаа урьдчилгааг барилгын нэг гүйцэтгэгчтэй гэрээ хийж оруулаад тэг ингээ мөнгө ингээ баг нойлоод газар шорны ажил руу ороод дуусч байгаа байхгүй. Энэ байшин маань болохоор блокон байшин болох хэвээр. Гэхдээ одоо суурийг бол бид нэр цутгаж хийж байгаа. Нийт 78 куб бетон энэ байшин руу орох юм байгаамаа. Тэгээд бүтээн байгуулалт дээр ерөөсөө өдөрт 1000-5,000 төгрөг ерөөсөө орж ирээд 4 сарын 16-нд манай барилгын ажил эхлээд 9 сарын 16-нд барилгын софт нэт хийхэд манай бүтээн байгуулалт 95% гүйцэтгэлтэйгээр дууссан байдаг. Тэгэхээр энэ бол 4-5 сарын хугацаанд хинч тэрийг зүүдлээг байхгүй. Гэхдээ ямар ч гэсэн хүүхдийн төлөө бид нар ийм хийнэ гэд зөв зорилготой зөв ингээд явж байхад бол монголчууд бол нэгдэж чаддаг те. Яг тийм л зүйлийг бол гайхамшиг бол харсан. Хоёр барилга байгаа л да ингээд хоёр барилгынхаа нэг нь хүчирхийллийн өртсөн хүүхдийг хамгаалах байр. Нөгөөх маань болохоор гүсараагч маань нэрэмжит хүүхд төгслийн төв байгаа. Дотроо номын сантай, галтгоотой, цэцэрлэгийн 2 ангитай, бас секс дугуулын хичээлэх боломжтой анги танхимтай тийм байшин байгаа. Манай эчдийн орон төслийн санаачлагч гүсараагч маань 2017 онд яг эд бүтээн байгуулалт өрнөж байх үед маш харамсалтайгаар зурдаар бурхан болсон.
тэг улсаарагч маань орон зай бидэнд маш их өгүүлэгдэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 2020 оны одоо тий 5 сарын байдлаар бол манайх нийт 200 орчим хүчирхээлийн хохирч хүүхдийг яг энэ төөрөө авч эмчилж тий сэтгэл санааг нь эмчилж одоо бие махбодыг нь эмчилж дүүлжилсэн байна. Ичидийн орон төвч одоо ерөөсөө 100% хандвар бүтээн байгуулагдаад одоо хандвар бас үйл ажиллагаа явагдаж байна. За тэгэд энийг бол ерөөсөө нэг тийм мөнгөтэй их одоо хүн ганцаараа ингээд авч яваад байгаа юм биш. Энэ ерөөсөө 100 төгрөг 1000 төгрөг нэл одоо оролцооны зүйл дээр л тогтож байгаа зүйл. Хандив өгнө гэсэн шийдсэн тэр сэтгэл өөрөө маш их том зүйл. Энэ зүйлийг ингээд итгэж те за энэ Лантуун Дохио залуусвал найдвартай гэд өгч байгаа хүмүүс байгаа байхгүй яг бид нар тэр итгэлийг алдахгүй гэж маш их хичдэг. Тэгэд энийг итгээд найдаад бүр ингээд 10,000 хүн 20,000 хүн ингээд шууд оролцоотой бүтцэн зүйл дээр ингээд та бүхний итгэл найдар бол одоо алдраагүй шүү те та нар ингээд зөв юмдаа зөв юм хийсэн зөв цагтаа зөв юм хийсэн гэж хэлмээр санагдав. Бас амьдралдаа алдж онол явж штэ би чинь тэгэл одоо хүүхдийн төлөө ингээд сайн зүйл хийгээ явж байгаа чинь яг хувийн амьдрал дээр ингээд магадгүй би ингээд бас боддог хгүй одоо юу гэдэг ингээд сайн дурын ажил огт хийхгүй те хувийн амьдрал руу ингээд хандаад аав ээжтэй туслаад ингээд явсан бол өнөөдөр ямар байх байсан бол те би өнөөдөр нөгөө нэг яриадсэн шиг мөнгөтэй хүн болчоод ийшээ орох байсан уу гэвэл бас сонирхохгүй чинь амар тийм хоёр талын ойлголт л доо. Асуудлын ингээ гүн рүү орох тусам бүр илүү их ингээ шийдмээр байгаа юм ингээд гарч ирээд байдаг. Тэгээ шийдэх юмсан гэж ингээд бүр илүү их боддог. Ичидийн орн нэг маань үйл ажиллагаа доктортой сайхан явж байна. Бас надлан жилээс ичидийн орон 2 төв маань улаастад хэрэгжээд өнөөдөр одоо биелэлээ олоод бас их амжилттай явж байна. Энэ бүхэнд оролцоод хүн бас сэтгэл ханаад болохоор шүү дээ тий. Тэгэнгუთ бас үгүй байгаа юм л да. Энэ өөр ерөөс асуудлын хаанч хөрөлцгөө байгаа даа л да. Манай сайн дурын залуус гээд хідэн асаалттай танк чимээгүй баатрууд байдаг. Ичидийн уур таянаар өвлөх хүүхдүүдэд бэлэг тарааж яваад оройн цуглахтаа бүгд нулимстай орж ирцгээдэг. Тэд бол ерөөсөө асуудлынхаа гүнийг бол маш сайн ойлгосон, түүнийхээ шийдлийг эрч хүчтэйгээр хайцгаадаг залуус маш гайхалтай. Яг зуны орой ингээд байж хаад энэ бараг 100 хүүхдэрээ тоглодог. Айгуу гоё. Тэгээд энд ингээд хүүхдүүд инээлж таниалтаад хоорондоо зодтолж ойлгох нь уйлдаад ингээд тэнд ингээд амар тийм яг л хүүхдийн юм байгаа. Яг хүүхдүүд л ирүүлэр хоорондоо ингээд харилцаа үүсгэсэн бүгд. Тэгээл энд ингээд манай хохирогч хүүхдүүд энд би хохирогч хүүхдчүүдээ гээд нэг тийм одоо ялгарл мэдрэхгүйгээр энд ингээд бус хүүхдүүдтэй ингээд тоглоод хөвчөөд байна гэдэг бол өөрөө хүүхдийн тэр нэг хөгжил юм да. Тэстэ хөгжиж байгаа хгүй хүүхдүүд энд. Бөө баяр. Тэрийг ингээд харах бол гоё шүү дээ. Тэ.